Сайн байцгаана уу? Хийм ба амьдрал подкастын энерги ба орчин хүчтэй 7 дахь дугаар эхэлж байна. Энэ дугаарын зочноор Монгол Улсын их сургуулийн химийн техникийн дэд профессор Оюун Бэлэг багш оролцож байна. Багш маань цэвэр энерги үйлдвэрлэх түлшний элементийн чиглэлээр судалгаа хийдэг. Сайн байна уу багш? Сайн байна уу? Багшаа, бид энергийг нүдэрээ харж гараараа хүртэж чаддаггүй. Тиймээс энергийг хийсвэрээр ойлгоод байдаг. Та энергийг хэрхэн тодорхойлж хэлэх вэ? За тийм ээ. Энергийг материйн нэгэн адил нүдэрээ харж гараараа хүртэж чаддаггүй. Энэ утгаараа болвол яах аргагүй хийсвэр ойлголт юм байна. Ерөнхийдөө энерги бол орчлын ертөнцийн оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Яагаад гэвэл орчлын ертөнцийн дээр явагдаж байгаа бүхий л физик химийн процесст энергийн хувирал өөрчлөлт оролцож байдаг. Ер нь альва бид ажил хийхдээ энерги зарцуулж байдаг. Тэгэхээр биетийн ажил хийх чадамжийг энерги гэж хэлээд байгаа юм. Ажлын явцад бол энерги нэг биетээс нөгөөд шилжиж байдаг. Тийм болохоор ажлыг энерги шилжих процесс ч гэж ярьдаг. Энергийн олон төрөл байдаг. Тухайлбал механик энерги, химийн энерги, цахилгаан энерги, дулааны энерги гэх зэргийг дурдж болно л доо. Эдгээр энергийн олон төрлүүд бас өөр хоорондоо байнга шилжин хувирч байдаг. Эдгээр энергийн олон төрлүүдээс бидэнд аль нь хамгийн чухал хэрэгтэй вэ? Бүгдээрээ л чухал юм. Энергийн төрлөөс би химийн энерги, цаашлаад түүнийг цахилгаан энергитэй холбож яриа л да. Химийн энерги гэдэг нь бол ямар нэгэн химийн урвал явагдах үед шингээгдэж байгаа буюу ялгарч байгаа энергийг хэлж байгаа юм. Энгийнээр хэлбэл химийн урвалын явцад атом молекулууд ажил хийж байна л гэсэн үг юм. Ер нь химийн энергийг бид ашигтай энергийн төрөлд хувиргаж хэрэглэдэг шүү дээ. Жишээлбэл машины бензиний молекулын шатах урвалын энерги нь эцэстээ механик энергид хувирсны дунд машин хөдөлж явна. Нөгөө талаас бид цахилгаан станцд нүүрсийг шатах урвалаар чөлөөлөгдсөн химийн энергийг цахилгаан энергид хувиргаад эрчим хүч буюу тог хэлбэрээр айл өрхөд болон албан байгууллагуудад түгэж байгаа. Мөн манай хөдөө орон нутаг болон гэр хорооллын айлууд маань нүүрс мод аргалыг шатаач ялгарсан дулааны энергиэр нь гэр орноод зулахаас гадна хоол хүнсээ хийдэг шүү дээ. Эндээс дүгнээд үсэх юм бол бидний амьдралд энерги маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Багшаа, орчин үеийн технологийн хөгжил нь цахилгаан энергийг эрчим хүчийг маш их шаардах боллоо. Тэгэхээр эрчим хүч гарган авах боломжтой ямар их үүсвэр байна вэ? За, эрчим хүч үйлдвэрлэх их үүсвэрүүдийг ерөнхийд нь үл сэргээгдэх ба сэргээгдэх гэж хоёр томоохон хэсэгт ангилдаг. Үл сэргээгдэх их үүсвэрт нь болохоор шавхагдаж дуустдаг, байгалийн гаралтай шатах ашигт малтмал гэж нэрлэгддэг нүүрс нефт байгалийн хийзэрг ордог. Харин сэргээгдэх их үүсвэрт нь болохоор нөхөгдөх боломжтой мөн байнгын байж байдаг нар салхи, газрын дулаан, ус агаар, биомасс гэх мэтийг хамруулдаг. Сүүлийн үед эрчим хүч үйлдвэрлэх чиг хандлага дэлхийн хэмжээнд үл сэргээгдэхээс сэргээгдэх их өсвөрлөө эрчимтэй шилжиж байна. Энэ нь өөрөөр хэлбэл жилээс жилд нефт нүүрсийн хэрэглээ буурч харин сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийн оролцоо нэмэгдэж байгааг харуулад байгаа юм. Мөн цаашлаад энэ нь сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэй технологиуд маш хурдтай хөгжиж байгааг бас илэрхийлж байгаа юм. Багшаа, таны судалгааны сэдэв цэвэр энерги үйлдвэрлэх түлшний элементийн чиглэлээр судалгаа хийдэг гэж түрүүн танилцуулганд гарсан. Тэгэхээр таны судалгааны ажил аль их үүсвэрт хариалагдах вэ? Яагаад энэ нь цэвэр энергийн технологид тооцогдож байгаа вэ? За, миний судалгааны ажлыг сонирхож асуусанд баярлалаа. Миний судалгааны ажил болох түлшний элемент нь энергийн сэргээгдэх их үүсвэрт орно. Яагаад гэвэл ногоон өстрөгч агаарыг хэрэглэдэг. Энэ технологи нь агаараас хүчил өргөчийг шууд хэрэглэдэг. Харин ногоон өстрөгчийг сэргээгдэх их үүсвэр болох нар, салхи, уус гэх мэтээс гарган авдаг. Ерөнхийдөө бол түлшний элемент гэдэг бол нөгөө ус төрөгч, хүчил төрөгч хоёрын хоорондох эсэлтэн амжирах урвалын химийн энергийг цахилгаан энергид хувиргадаг төхөөрөмжийг хэлж байгаа юм. Энэ технологи нь бол түүхий дээр хортоо хийх хэрэглэдэггүй. Мөн ажиллагааных нь явцад ямар ч хор хөнөөлгүй ус ялгардаг. Өөр хий ялгардаггүй. Ийм болохоор байгаль орчинд аюулгүй, ээлтэй, цэвэр энерги үйлдвэрлэдэг технологи гэж ярьдаг. Багшаа, тэгэхээр энэ технологи амьдрал практикт хэр нэвтэрсэн байдаг вэ? Ер нь бол нэвтэрсэн.
Одоо тухайлбал одоо 2002 оноос хойш одоо Япон улс маш их одоо анхаарал тавьж хөгжүүлж байгаа. Мөн дээрээс нь одоо Америкийн нэгдсэн улс, Герман, Солонгос, Хятад зэрэг орнууд энэ технологиор одоо ажилладаг автомашин болон автобусыг цөөн тоогоор үйлдвэрлэдэг байгаа. Гэхдээ одоо энэ тоо хэмжээ нь бол жилээс жилд нэмэгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Бүр цаашлаад ярих юм бол эдгээр одоо хүчтэй орнууд энэ технологиг бүр хүнд даацын том умрын одоо тээврийн хэрэгслүүдэд нэвтрүүлэхээр зорж ажиллаад байгаа. За, ер нь түвшний элементээр ажилладаг тээврийн хэрэгслийг одоо зах зээлд яагаад олноор үйлдвэрлэж болохгүй байгаа юм бэ, худалдаалж болохгүй байгаа юм бэ гэдэг нь хоёр томоохон хүчин зүйлээс болоод байгаа. Нэгдүгээрт бол маш хөнгөн шатамхай тесрэмтгий одоо устрагчхийн түгээврийн газрууд буюу одоо дэд бүтцийг байгуулах нь хөрөн мөнгө шаардсан. Дээрээс нь одоо аюулгүй ажиллагаа шаардсан ийм хүнд ажил байдаг. Хоёрдугаарт нь бол агаарын хүчлэрэгчийг маш одоо үнэтэй катализаторын оролцоотойгоор ангижруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ технологийн одоо өргөн хэрэглийг хоош нь татаад байгаа. Одоогоор жоохон удаашруулад байгаа хоёр хүчин зүйл нь энэ юм аа. За болоо шүү. Таны бодлоор ямар сэргээгдэх эрчим хүчний их усур манай орны хувьд тохиромжтой гэж бодож байна вэ? За баярлалаа, сайхан асуулт байна. Манай Монгол орн бол өргөн удам газар нутагтай тий. Мөн харьцангуй урт өдрийн цагтаа байдаг. Эдгээр нь одоо нарны энергийг сэргээгдэх эрчим хүчний их усураар хэрэглэхэд нэн таатай нөхцлүүд болж байдаг. Нөгөө талаас нарны цацраг ямар ч газрыг ялахгүйгээр дэлхийн одоо өнцөг болон дээр тусан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо манай орны хувьд нарны их усур зүгээр гэж би одоо хувьдаа бодож байна. Харин хуурайшид ихтэй учраас одоо салхин сенс тохиромжгүй байх гэж бодож байна. За нээлттэй ярилцсан уймлаг багштаа маш их баярлалаа. Сонсогчтой хандаж танд хэлэх үг байгаа юу? За баярлалаа. Ер нь эрчим хүч үйлдвэрлэх технологид одоо уламжлалт болон дэвшилтэд бүх технологид гэсэн үг л дээ. Одоо өрмөс шин чанартай материалууд хэрэглэгдэж байдаг. Эдгээр материалыг одоо ихэвчлэн байгалийн гаралтай түүх хийдээс боловсруулж гаргаа авсан химийн бодисуудаар хийж байдаг. Бүтээдэг гэсэн үг. Тэгэхээр одоо байгалийн баялагийг альва бүтээгдэхүүн болон технологийн үндэс гэж бид ойлгож болно л доо. Нөгөө талаас ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн одоо технологиг хөгжүүлэх энэ бүхий л үе шатанд бол манай химийн шинжилгээ ухаан одоо маш чухал голлох үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм болохоор би одоо залуус та бүхнийг энэ мэргэжлийг эзэмшиж улс их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасаа гэж одоо хувийн зүгээс хүсэж байна. За баярлалаа багшаа. Таны цаашдын ажил үйл сулгааны ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа анхаарал тавьсан та бүхэнд. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.